За энэ хоёр гишүүнээс хоёр асуулт байна. Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хоёр асуудал эрх зүйн шинтгэл болон нөгөөх нь болохоор төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах гэсэн хоёр ийм асуудал эрхлэх асуудлын талаар асуулт байна. Тэгээ сүүлийн үед энэ хулгай нэмэгдээд байгаа төр томроогийн гол шалтгаанууд нь төрийн өмчт компаниуд байгаа. Тэгэхээр энэ эрх зүйн шинтгэлийн бодлогын хүрээнд төрийн болон нийтийн өмчийн талаар та ямар шүү бодлого хэрэгжүүлэе гэж бодож байгаа вэ? Энэ талаар тань тодорхой тийм бодлого бодсон юм байгаа юу? Энэ талаар өөрийнхөө бас санаа бодлоо илэрхийлээч гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь бас энэ хулгайтай холбоотой энэ нууцд оруулж байгаад тодорхой өмч хөрөнгийн чамшиг тулдаг, хулгай хийдэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах асуудлыг хариуцахын хувьд яг энэ нууцтай холбоотой энэ төрийн ил тод байдалтай холбоотой асуудлаар та ямар тодорхой ажил хий гэж бодож байгаа вэ? Ийм хоёр асуулт байна. Ер нь нууц гэдэг тамганы ард олон хулгай болдог гэдэг нь ил болсон. Энэ дээр миний би ярих биш тодорхой үйлдэл өмнө нь хийжсэн. Тухайлбал 2023 оны 10 сарын сүүлээр миний би засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд засгийн газраас төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн цэцлийг өргөн барьж батлуулж байсан. 11 сард нь батлуулж ирсэн. За энэ ямар заалтыг өөрчилж ирсэн бэхээр албаны нууцыг тухайн төрийн өмчийн компаниудын захирлууд байгууллага агентлагын дарга нар өөрийн үзмжээр дарах эрхийг хязгаарлаж тагнуулын байгууллагын дүгнэлтийг авсны үндсэн дээр тэр албаны нууцын тамгыг дарж яана гэдэг хуулийн өөрчлөлтийг хийсэн. За гэхдээ энэ өөрчлөлт би хангалттай хэмжээнд бас биш юм байна гэж үзэж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг миний би шинжсэн найруулах хэлбэрээр бүрэн өөрчилж улсын их хурлд оруулж ирнэ гэсэн итгэл өмшөлтэй байна. Ингэхдээ төрийн нууцын тухайтад улсын их хурл төрийн нууцад ямар нууцыг оруулах вэ гэдгийг улсын их хурл шийддэг байх ёстой. Одоогийн хуулиар төрийн нууцад оруулах гаруулах асуудлыг Монгол Улсын засгийн газар шийдэж байгаа. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь өөрөө шийдээд байгаа юм. Тийм учраас энэ нууцтай холбоотой асуудал ард түмний төлөөллийн байгууллагын улсын их хурлын хяналтаас гарчаад байгаа юм. Та бүхэн анзаарч байгаа бол төрийн нууцаас ийм мэдээллийг гаргахаар Монгол Улсын засгийн газар шийдвэрлээ гэдэг мэдээнүүдийг сүүлийн хэдэн жил үзээд байгаа. Улсын их хурл мэдэхгүй, гишүүд та бүхэн маань мэдэхгүй байна. Тийм учраас би энэ нууцтай холбоотой асуудлыг хуульчлаж яг ямар асуудлыг төрийн онц чухал маш нууц гэж үзэх үү гэдэг би жагсаалтыг улсын их хурл батлах ёстой гэсэн итгэл өмшөлтэй. Ийм үзэл баримтлаар би нууцын хуульд өөрчлөлт оруулах хуулийн цэцлийг санаачилж Монгол Улсын ерөнхий сайд танилцуулна гэсэн ийм бодолтой байна. Төрийн өмчийн компани засаглалын хувьд миний хувьд сүүлийн 10 жил итгэл өмшил болж ярьдаг. Энэ асуудал дээр концепцийн зөрүү Монгол Ардын нам болон ардчсан намын хооронд байдаггүй. Өөрөөр хэлбэл зарчмын хувьд төрд хамгийн бага өмч байх ёстой. Төрийн өмчийн компаниуд зөвхөн улс орны стратегийн чиглэлийн асуудлууд дээр л байгуулагдах ёстой. Хувийн хвшилтэд өрсөлдөх ёсгүй гэж концепц өрдөг. Энэ үзэл баримтал Монгол Улсын засгийн газраас хуулийн төсөл хэлбэрээр улсын их хурлд өргөн баригдсан миний бие ахалж байгаа. За миний би ахлах гэж нэлээд босоо бас. Энийг миний би 16 онд хууль зүйн дотоод хэргийн дэд сайд болоод бүр 16 оны засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хийж суурь судалгааг нэвтрүүлж ирсэн. Энэ суурь судалгаанууд 4 жил хийгдсэн. Улмаар өнгөрсөн парламентын үед улсын их хурлд бас өргөн баригдсан байсан. Миний би бас ажлын хэсгийг ахлаад батлуулахын даваан дээр бас сайд болцсон. Тэгээд сонгуул болох гэж нэгээд хуулиуд батлагдчих чадахгүй үлдээд тэгээ шинэ хуулийн дэгээр нөгөө өмнөх улсын их хурлаар өргөн баригдсан хуулиудыг бүгдийг буцаадаг хууль гарцсан чинь энэ хуулиуд буцаагдаад
дахиад орж ирэх гэж нэлээ юм босоор хагаад сая өргөн баригдаад ингээд явж байгаа асуудал. Тийм учраас энэ дээр бол би хамгийн бага та сая оршил ярьжсэн. Тэгээд яг энэ төрийн болон орон нутгийн өмч, нийтийн өмчтэй холбоотой ямар шүү бодлогын шинжил хий гэсэн ерөнхий төсөөлөө тэр талаар илүү дэлгэрэнгүй ярьж гэж. За ер нь бол онлын хувьд бол төр өөрөө ард түмнээс ихтэй учраас ард түмнээс ихтэй байгуулагдсан зүйл өөрөө өөртөө тусдаа бие даасан өмч эдлэх ёсгүй гэдэг онлын суурь асуудал үүдэг. За тодорхой хэмжээнд ард түмнийг төлөөлөхийнхээ хувьд одоо эйжент гэж ярьдаг онлын хувьд ийм эйжентийн үүргийг төр гүйцэтгэдэг. За энэ эйжентийн тодорхой эрх үүргийг маш нарийн хөөцлөх ёстой гэж үздэг. Тухайлбал төрийн өмчийн компаниудын орлого зарлага хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс эхлүүлээд төлөөлөл удирдах зөвлөл, засгийн газар, холбогдох сайд нар төрийн өмчийн компанийн удирдлагад ямар эрх хэмжээтэй шийдвэрүүд гаргах вэ гэдгийг хуульчлан зааглах хэрэгтэй байна. Ингэхгүйгээс тодорхой сайд нар тэр өмчийг хувийн өмч мэт захиран зарцуулдаг байдал 30 жил үүрсэнтэй холбоотойр хулгай дамжирсан. Энийг талсан зогсоох ёстой байгаа. Хуулиар нь эхлээд. Тэгэхээр энэ хуулийн шинжилгээг би их хурлын гишүүдтэйгээ хамт засгийн газрын гишүүн болсон ч гэсэн